Үнэхээр бэлэн мөнгөг хэлбэрээр бид нэр одоо иргэдийн дансанд мөнгө шилжүүлж байгаа нь одоо хүүхдийн мөнгө жишээ нь бол үнэхээр буруу бодлого байгаад байгаа тухай хэлэхэд одоо хэд хоног л бол иргэдийн олон нийтийн шүүмжлэг бол тухайн үед бол маш их дагуулж ирсэн. Тэгэхээр үндсэндээ бол энэ бодлого маань өөрөө анх 2020 оны 5 сарын 6-нд засгийн газрын тогтоолоор цар тахал ковидтай холбоотойгоор бол одоо хүүхдийн 30 мянган төгрөг олгодог байсан бол 70 мянган төгрөгийг нэмээд тэгээд 6 сарын хугацаатаагаар засгийн газраас 547 тэрбум гаргахаар шийдвэрлсэн байдаг. Тэгээд 20 оны сонгуул болоод энэний үр дүнд Монгол Ардын нам 76 суудлаас 62 суудалтай болсон байдаг. Энэний дараа 24 он болоход Монгол Ардын нам ахиад эрдэнэс тавталгын хувьцааг 350 мянган төгрөгийг тараагаад иргэн болгонд тэгээ үр дүнд нь 1.1 их найд төгрөгийг бас бэлэн мөнгөөр иргэдийн дансанд тараасан. За ингэж яагаад ахиад 24 оны 4 сард нь болохоор шинэ хоршоо хөтөлбөрөөр төрийн албан хаагчдын хөдөө орон нутагт дайчилж ажилуулахын зэрэгцээгээр 842 тэрбумын зээл болгосон. Тэгээд тэр зээлийн одоо эргэн төлөлт нь бол 38 тэрбум буюу эргэн төлөлт байхгүй явж байгаа. Үүний үр дүнд 24 онд ахиад Монгол Ардын нам 65 суудал авч ялсан. Тэгээ миний хэлэх гээд байгааг хүсэж байгаа зүйл маань бол та бүхэн сэтгүүлч нар маань иргэд маань анхаарах ёстой зүйл яагаад бэлэн мөнгө тараах энэ хөтөлбөрүүд сонгуулийн өмнө дандаа гарч ирд юм бэ? Яагаад сонгуулийн өмнө иргэдтэй хайр зарлж бэлэн мөнгүүд гаргаж ирээд ингээд явдаг вэ? Үр дүнд нь юу болоод байгаа вэ гэдгийг бид нар харах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр үндсэндээ бол өнөөдөр багш нар маань ажил хаялт үнэхээр боломжгүй болоод зарлж байгаа. Тэгэд яагаад энгийн үед энэ хүмүүсийн одоо цалинг нь бүтээмжтэй нь уялдуулаад нэмж болоогүйсэн. Яагаад заавал ийм ажил хаялт үрэх хэмжээнд нь хүртэл явах хэрэгтэй байсан. Бид бүхний үр дүнд ингээд харахаар одоо ингээд асуудал хүндрээд ирэхээр бэлэн мөнгө тараасан ч гэсэн хэрэглээний зардал нэмэгдээ 50 мянган төгрөгөөр авдаг гэсэн махсууны үнэ нь нэмэгдээ 50 мянган төгрөгөөр тор дүргэж чадхаа болцсон. Бид нар цалин хэдэн төгрөгөөр нэмсэн ч гэсэн бодит үр дүн гарахгүй гэдэг эдийн засагч нар ч гэсэн мэдж байгаа.